14 сая 18 сая төлсөн юм уу? 18 сая. Төлчөөд байгаа юм. Төлчөөд одоо тэр нэг 7 саяна халамжаас орж байгаа бол 18 сая болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр төлөөг бол гэхдээ мэдхгүй одоо оруулаагүй бол ямар ч сан гэхдээ маргааш 3 сарын 14-ний дотор 14 гэхэд яг 10 сая воныг түл гэдэг ингээд чигэрсэн. 14. Тий. Маргааш шийдсэн. Одоо тэгэл өглөө оруулаад би толгойн ажил санхүүд нь орол загнуулах. Угаасаа тэр их мөнгө яаж байх юм бэ тэр мөнгө ч одоо биднэрт байхгүй шүү дээ. Та энд байгаа элчин бэлчин энд байгаа тэр нэг цэгийн хандан мандын газар дээр явчихсан үү? Нэг цэгийн үйлчлэгээний газараас чинь тэр нөгөө халамжийн үйлчлэл тэр юунаас чинь яасан хэрэг манай охин тэр өнгөрсөн жил тэр нөгөө тэр тусламжийн байгууллага олж өгөөд өөрөлд ширгээд тэр нь тэгээ манай охин бүтэн жил танд юу хандад цугласан 700 оныг олж өгөөд тэгээ тэр мөнгө орчсны хүчинд охин анамд төлөөд эхний нэг 700 төлсөн байхгүй. Тэгээд бид нар өөрсдөө баг багаар ингээл нэг орж ирсэн мөнгнүүд ингээд хийж явсараад нэг 4 сая төлчөөд байгаа байхгүй бас. Тэгээд нэг эмнэлгийн нийгэм халамжийн үйлчлэгийн төвд өнгөрсөн жил бас манай охин анаа твтгтээ хандаж утсан байхгүй ингээд нэг одоо ингээд яагаад ингээд өгөөч гэсэн чинь манай эмнэлэгт нөгөө юу атсан гадаад хүүхдэд туслах боломжгүй тийм хууль юутай заавартай болсон ингээд туслаагүй өнгөрсөн байхгүй. Тий. Тэгээд дээрэс нь нөгөө өнгөрсөн жил нөгөө яг элчинтэй ингээд бид нар хандсан байхгүй. Монголын элчин хандсан манай Монголын элчин ч бас яг үнэт юм л яг үндэ. Санхүүгийн албанаас ярьж байгаа байхгүй юу? Танаа улсын ийм хүүхэд манай эмнэлэгт ингээ ийм онцтой хэвцсэн байна. Танаад улсын иргэн болохоор танах улсын иргэнд яаж туслах чинь гэсэн чинь. Манайх тэр улсынхаа тийм иргэнд одоо ер нь туслах ямар ч боломж байхгүй. Тийм юм байдгүй гэсэн баг чи. Тэгэл ингээл санхүү нуулна гэж туслая гэж бодож байгаа. Тэгвэл манай нөхөр ороод тэгэл яасан ч ярьж байгаа. Танаа улсын те бүхэл бүтэн танаа улсын юу чинь элчин чинь ингээ туслах боломжгүй гэж тоохгүй байгаа. Танаа хүүхдийг тоохгүй байгаа юм чи бид нар одоо яалтай вэ? Туслах боломжгүй гэж тэгж байгаа юм чи. Тэгээ энэ жил болохоор дахиад ингээ хандж байгаа байхгүй юу? Одоо ингээ туслаач гэдэг чинь манайх одоо тийм туслах боломжгүй. Зүгээр л одоо яадаг төлбөрийн жоохон хөнгөрүүлж өгөөч гэдэг бичиг явуулж өгөө юм хэлэх гэж. Тэгэл болоо. Тий, тэгэл болоо. Одоо тэгээд маргааш 10 сая вон өгөхгүй бол яа гэсэн. Одоо бүр мэдхгүй ярина. Тэр лавт эмнэлгээс лав гарахгүй байх одоо эмчилгээг нь одоо зогсоохгүй бид аппаратын салхичлаар тэгээд болохгүй гэдэг. Аппаратнаас бол 5 удаа гарцсан байхгүй юу? Уул нь аваад дэвшилсэн юм байлээ. Бүр бараг л бурхан болох гэж байсан юм шүү. Маргааш одоо тэгээд маргааш энгийн тасаг шилжих юм байлээ. Энгийн тасаг руу орчих гээд байгаа байхгүй юу? Тэгээд сэхэнийхээ төлбөр. Одоо ер нь тий сэхний төлбөр л одоо ингээд 10 сая юм уу тий? Тий одоо ингээд одоо 10 сая. Тэгэл одоо цаашдаа ингээд 10 саяын дараа хэд? 10 саяын дараа одоо сэхнээс гараа энгийн тасаг твтээд энгийнх бас учиртай байх хэвчгүй. Тэгтээ бас арай тэгж сая гарахгүй л дээ тэр бол тэгэхээр бас энгийнх чинь өрөөгөө сонгодсон шүү дээ. Тэр нийтлэлийг уншаад танд ямар сэтгэл төрж байна? Ямар тэгэл би яг тэр чинь тэгэл хүн амьтнаар гууж ингэж орчуулуулаад найзаараа орчуулвал тэгэл тэр чинь бүр ингээл улаараа чайгаал бүр хаа байсан юунаас Канадаас авсан юм бэ. Канад бүр нэг эмчтэй ингэж холбогдоод тэгээ тэр хүн чинь бас ингээд нэг уул нөгөө интернетээр ингээд юу эмчилгээ зааж өгч байгаа ч гэсэн те төлбөр авдаг юм билээ. Тэгтээ бас аваагүй тэгэл надад ингээд ийм юм ингээд явуулж өгвөл ингээд дамжуулаад бүр ингээд хаус Америк биш Англи эмийн сан яг тэр юуны эмнэд юм бил эмийн санд тэндээс ингээд юу агаад эм авч өгөөд ингээд явуулж байгаа. Тэгэл өгөх гэсэн ч өгч чадахгүй бас. Яг нөгөө нэг тэр ч бас нөгөө манай хүүхдийн болохоор ингээд байгаа байхгүй. Тэр эмчи би тэр Америкийн тэр хүмүүс ингээд захиа очихаар ингээд танаа хүүхд болохоор төрөлхөн гэж юус хэлэхгүй байгаа. Нэг ч хэмжихгүй байгаа. Вакцинаас болоод тэр Америк тэр Канад эмчтэй гэдэг байгаа байхгүй. Танаа хүүхд ч болохоор одоо ингээд тэр Канад эмчтэй алгад гэж танаа хүүхд ч болохоор одоо ингээд нөгөө нэг усанд ингээд чулуу шитгэхэр долгио ингээд аажимдаа томорч хэрэгтэй. Хамгийн анхны тэр нөгөө нэг вакцин ингээд сагийн эсрэг вакцин гэж одоо яд вакциныг тариулснаа ууснасаа болоод ингээд тэгэхээр тэр нөгөө өвчний тархалт нэгэд эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дараагийн ингээд тунгаа ингээд хийгээд тахаар тэр үе тэр чинь ингээд бүр ингээд томроод хамгийн сүүлийнхээ вакцин дээр нөгөө бүр ингээд тесэрч байгаа юм аа. Тэгээд одоо энэ сагийн одоо тэр вакциныг ер нь бол ингээ би хорийн гэж биенээс ингэж бүтэн гаргаад тэгээд одоо ингээ тархлагын сайжруулах бэлтгэл ууж танаа хүүхд ингээ татхай болно гэдэг аахгүй. Тэгээд одоо ингээ одоо химийн тэнд найрлагатай тэр юм ингээ уусан ч гэсэн те танаа хүүхд ер нь дахиад татах магадaltaй ер гэж уулын тэр юм чилжсэн байхгүй. Тэгээд чаддаг бол би тэр одоо тэр Канад явал тэр эмчд өдөлмөр ялах одоо тэгээд тааж тийм. Яг тэр эмчи хажиж сууж байгаа л ингээл одоо тэр эмийг ингээл нэг одоо хүч үзмэр санагдал.
Даанч тийм бас боломж үнэхээр Тэр ийм нь уул нь байгаа мó? улан байгаа. Тэг юунаас айгаад өгөхгүй? Тэр чинь нөгөө тий хамгийн гол нь тэр нөгөө нэг юу байгаа даахгүй юу? Тэр юм чи өөр бас дахиад нөгөө сая эсрэг өгүүлсэн вакцин байгаа даахгүй юу? Эхлээд дахиад тэр вакциныг уулгаад дараас нь тэр нөгөө нэг одоо биеийн хоргоожил давхлагыг сайжруулах юм ингээд давхар ингэж уулах хэрэгтэй даахгүй юу? Тэгэхээр ч надад бас дараа нь яачих юм блэ гэж бас хайхаад байхгүй. Нөгөө юм чинь хажууд байхгүй болохоор чинь бас нөгөө хэцүү шүү дээ. Өөрөө мэдээд өгчих хэцүү. Таарах юм чинь хэлтэй. Хэрвээ тэгэл болохоо ойл ихэд яг тэр эмчийн хажууд очиод ингээд өгөх юм бол бас нэг арга хэмжээтэй бас нэг юм зү. Тэр ингээ хол ингээд бүр нэг тв алгасаад ингээд харж бас амар хэцүү юм чинь. Яг бид нэг хүүхдийн төлөө бол тэгэл тэр юмнуудыг бол ингээд олоод авцсан мөртлөө тэг өгч чадахгүй л айгу хэцүү бас.